Ер нь одоо энэ мал гэдэг чинь ер нь одоо мал эзнэ малга толгоогоо гэдэг одоо бүр хизээний одоо өвгдээдсийн одоо төвхөнд байдаг. Ер нь тэгэл одоо малаа хүн хайрлал байх мал эзэндээ одоо ээлтэй өгөөж өгдөг юм. Ер нь малыг одоо хараа зөвхөхгүй одоо ер нь тэгэл малын төлөө л ер нь ягаад бол мал аяндаа эзэн лугаал одоо ер нь ээлээ өгөөд бой хишиг буйна хайрлаад байдаг юм л одоо юу юм л да. Одоо тэгтэр энэ манай залуучууд зарим малд сайхан одоо илэгтэй юу тал байна. Гэхдээ тэр болгон залуучууд малд юу алгаа. Морня хурдаар хön, моцглээ хурдаар хön. Тэр малын чинь тэгж хурдаар хөөгөөд ягаад багтар чинь бүрэн махлахгүй тарах хүчин хайл авсан жаахан тарах хүчин хайлдаг байна. Тэгээ малын чинь ер нь эрт бэлчээдэг орой хотлуулах ийм учиртай. Тэгтэр өрсвэлчээдгийн учир нь юундаа байна гэвэл эрт одоо сэрүүн дээр ялангуяа халуун газар сэрүүн дээр мал одоо соргог халаагүй ургамал идэх мал одоо халдцтай тарах хүчин дайсан ийм байдаг. Соргог бэлчээрийг одоо дагуулan малаа бэлчээх нь одоо их ашигтай. Ер нь мал яваагүй талхалагдаагүй газараар явж малаа хариулахт малын тарах хүчинд маш их. За ялангуяа одоо энэ зүйлийн гол ихний энэ хүрэн тавгурын баруун салаа гэдэг ийм газар энэний зовсонд бол малын мах барих тархалтанд бол онцгой галбар ус нь үргэлж байж байдаг. Ялангуяа энэ хоошхноо одоо ингэвлээд энэ дээд нуруугаар үүрэг нь одоо ингээ гарна. Энэ үүргнээдсэн бол мал бол улам их мах барина. Мах барьсан мал энэ махаа варжяаж одоо турдаг. За мах бариагүй мал бол өөхөн тарга дэхүн хэлсэн өөхөн тарга нэг цасан жуур нэг хүйтэн л өөхөн тарга одоо шувтраад мал одоо ийм муучдаг ийм талтай байдیں۔ Тийм учраас малыг ер нь эхлээд хавраас усан тарганы үегээд ногоо гаргаас усан таргыг хэлдэг. Усан тарганы үед ногоо гараад эхлэхэд нь малыг усаар яах юм бол дутагдуулах юм бол усан тарга нь одоо хоцорчдөг. Ийм учраас мал бас баг давьяарна. За тэгээд ногоо ихдээ гарахын үед малыг энэ одоо сайн ногоо хөөлгөж ногоожуулах хэрэгтэй. Ингэхдээ тэр усаар хураагдуулгүй ногоог нь хөөлөх юм бол усан тарга эхлээд тэгээ усан таргын дараа одоо энэ махан тарга ингээд махалдаг газрыг ирүүлээд махлуулахтаар одоо тий. За тэгээ таргын тогтооно гэж байна л дээ. Ер нь намрын энэ авсан таргыг бол ширүүн хөөж болохгүй. Ширүүн туухтаар хайлчихна. Ер нь алкол зөнгөөр нь явжээд малын тарга хүчийг тогтоож одоо ингэж за тэгээ намрын цагт одоо малаа хооронд нь нийлүүлчихэд хөөгөөд одоо малаа ялгажаал ингээл хөөгөөд явах юм бол нөгөө аваад авсан жаахан тарга хүч нь хайлаад мал чинь одоо тэгэл ер нь малын тарга бол тарга 5 хоногт гэдэг 5 хоногт одоо тарга нь сайхан нэмэгдээл ингэдэл юм шүү дээ. 5 хоногт тарга нь алга болно. Муу маллах юм бол дорхно хоёроо. Ийм л байдیں۔ Мал тэгээ мал гэдэг чинь ер нь тэгэл одоо мал магадгүй гэж одоо эдний өгдөөж магадгүй гэсэн чи юу суудахтай юм бол малыг одоо хичээж маллахгүй бол мал одоо ирээсээ яаж өгөөж хорогдно янз бүрийн одоо шалтгаанаар ийм л ер малдаа анхаарал тавихгүй бол малыг чинь өдөр болгон нүдэлж явах хэрэгтэй. Малнаас чинь болоо дуутдаг таасарч хаягддаг айлын хонлоо ороод хаягддаг. Ингэж явахт малаа сайхан нүдлээд ирээсээ миний мал бүрэн байна уу? Ингээд малаа төлөө саасан ч хүртэл одоо ишиг төлөөр нь одоо ямааг ишгээр нь хоны хургаар нь өхрийг туглаар нь одоо энэ тугал байна уу? Энэ одоо төлөнд бүрэн байна уу? Энэ яаж энэ дан өглөө болгон малдаа ажиглалт хийж явах хэрэгтэй залуучууд. Бид одоо тэгээд ирсэн. За энэ мал одоо ирнэ. Кивин байна уу? Би энэ одоо өвчин өлөг орж юу? Энэ яаж хитангар сууж юу? Унсан морийг ч хүртэл. За тэгээ унсан морийг хитангар суугаад ингээд яах юм бол одоо заслууд энэ хийх хэрэгтэй. Малчин хүн гэдэг чи одоо янз бүрийн одоо ер нь малын энгийн анхны одоо энэ залуучууд мэддэхүүнтэй байх хэрэгтэй. За одоо баасалдсан малыг яах юм? Хордлого болсон малыг яах юм? Гидсэн дүүрсэн малыг яадаг юм? Тэгээ энийг бол бүгдийг одоо яаж ганцхан малын имлэг биш малаа одоо имжлэх одоо тийм чадaltaй байх хэрэгтэй. Ийм л анхны мэддэхүүнтэй байж малаа яад юм аа. Ер нь энэ малын чинь одоо хажууд нь хэдэн туглын гарахт нь туглын энэ өхөр өнөөдөр туглах болж гэнэ үү? Дэлэнгийн хараад тэгэл энэ болчихжоо гэж шаарж байгаа л туглын барьж явна. Туглаа хайчна.
гүйтэн жавартаад бол туул нь осгоно нэн зарим сарлаг хөрөөд орохтой туулын нэмнэхтэй мөргөн дайр аргалаад тэгээд аргалж иргалаад ингээд туулын аваад ингээд гүнжи хөр бол туулаа хөхөөлөхгүй барьж явна төвчин дэлэнгийн уурганда хагарахгүй тулд дэлэнгийн бүлээн усаар угаана тэгээд туулын амдна тэгээд ингээд энэ туулын чинь ингээд мал чинь ингэж тэлийн авдаг байхгүй зүгээр урсгалаараа төлөө гаргаад хөхүүлээд явдаг мал чинь бүдүүн үнэ бүдүүнгүй энэ төрөл төлөө яана вөхөөс тэгээд төлөө хайчин төлгөө болно ийм юм болд юм энийг манай залуучууд одоо бас зарим нь бол яахгүй гардаж хийхгүй учраас өхрөө орчуул сайжхан хураахгүй тэгжэл тугуулгүй болчин адуугаа эргүүл тойруулахгүй жал унгалах шахсан гүн унахгүй болчих нь ийм жишээ тэл юм болоод байх юм л да энийг л одоо хойд үе залуучууд ингэж хичээж ер нь малын чинь нилээд ууггүй хөдөлмөрлжээж энэ мал өсдөг таргалдаг ач гав ягаа өгдөг хүнд ийм л амтэн за сарлаг гэдэг мал ер нь голцоо энэ бүх ширэг энэ ийм хөт өвсөнд одоо идээшсэн ийм мал байдаг. За энэ сарлаг мал чинь ер нь сүү шим махан одоо их ариунтай. За Монгол өхрөө бодвол арай махан чамба амтлаг. За сүү нь бол тослог ихтэй ийм мал байдаг. За энэ голцоо энэ одоо богц ширэгтэй ийм шил зоо газар л одоо нутглаад энэ халцгаач байсан энэ бүх ширэг боргол долоож явбал энэ сарлаг бол ирээсээ сайн ордог. За энэ хоолоор руу ороод кялган хазаар өвсөн рүү орчих юм бол тэр идсэн тэр сарлаг малда идээшиж одоо хоол болохгүй нутагшихгүй за хүчин турн идсэн тийм учраас энэ шил газар л одоо энэ нутгалж яадаг шил хэрийн одоо ийм ил одоо мал байгаа юм. Тэгээд энэ нутган таарахгүй сүүлийн үед шилцаа газар жаахан цасан ягтар нутгийн дагд нутгалдаг малчид нь бас ховордоод сарлаг сүүлийн үед бас ховордох шинжлэл рүү орж байгаа. Сарлаг малын одоо ашиг шимийг одоо бүрэн одоо ашиглаж чадахгүй болоод эхэлж байгаа. За сарлаг ноос байна. Энэ ноосыг одоо сав гэж ярина. Энэ сарлагын одоо ингээд энэ савгалцсан байна. За энэ савгаар нь одоо монголчууд гэрийнхаа хайчлаад гэрийнхаа бүс дарал доосруудыг одоо хар хялгсан. За бус дэвсийн көх боргоор нь бол ханын боогоо туурганы оосор хийжсэн. Одоо тэр чи хэмдэ одоо хийж ил байна. Гэхдээ тэр бол багасч явнаа одоо. За тэгээд энэ ургамлын талаар ч одоо тэгээд миний мэдлэг жаахан багасшил болуудаа. Гэхдээ энэ шилдэн сутан билэр энэ яасан ургамлууд энэ бүхэн малд одоо тохиромжтой. Одоо энэ борг гэж байна. Борг өвс. Одоо энэ ингээл байж байгаа чинь энэ борг өвс. Энэ борг өвс бол бүхэн малд сайн магсуун даргална иймэрхүү байдаг. За энэ тэгээд энэ ингэр тал руугаа орохдоор шавг аг. За энэ зүйлийн голоор энэ аг байна. За аг бол энэ китэй нэгэн цагт мал хамгийн одоо шимтэй ургамал байна. Газар дараадсан энэ жижигхэн ариугүй мөртлөө тэгэл энэ аг бол ирээсээ маш сайн. За тэгээд энэ ингэрлүүгээ одоо юунууд байна. Дагш гэдэг ургамал байна. Хар шавг байна, бор шавг байна. За энэ бол бог малд энэ идэн адуу идэн энэ маш хүчтэй ургамал байна. За тэгээд энэ ерхэг байна. Ингэр талар. Ерхэг бол ямар ч мал идэн бас хичээнэртэй. За тэгээ хоолоо тал руугаа кялган хазаар гэж байна. За кялгар хазаар хоолон говийн шавг байна, шарилж байна. За эднэр бол арай ер тэр кялган юунууд арай мал шимт хижээлээр жаахан багцар энэ уулынхаа гүцэхгүй. За энэ ууланд бол ийм л ургамлууд байдیں۔ Манай энд. За тэгээ эмийн ургамлын тухай бол одоо манай өвгдээд наг санжаа гэдэг хүн бол баг зэрэг эмийн ургамл бас төвж биднэрээр баг багт төвж эмийн ургамлаар эм там хийжээсэн. Тэгээ ганц нэг эмийн ургамлыг энэ одоо цинкэр дэгд, хөх дэгд гэдэг ингээд гарнаа. За ингэсгээд одоо бас намар тийшээ гардаг. Манжан гарав гэд нэг цэцэг гарнаа. Энэ бол хоолоо ангийн энэ хүний хоолоо
барьсан өвчнөд бол их сайн гэж тэрийг зайлдаг. За тэгээд энэ тэр дэгдүүд байна. Көгцөнкөр дэгд. Көгцөнкөр дэгд ерэн юунд ханаад да. Энийг л одоо яахан ханаа том унд одоо сайн гэж дүүэси. За тэгээд энэ бор дагш, цагаан дагш гэж байна. Энэ цагаан дагш, бор дагшд мөн одоо ханаад хүний бактери энэ өвчнөд одоо ийм юутай холж хэрэгжилжсэн ийм төвхтэй билээ. Ийм л юм захаас баг саг мэдж байгаа. За энэ улаастаа энэ хатчих улаастаа энэ хэн дэрүү бан сүмбрөө гэж байна. За энэ бан сүмбрөө ичгдэрч яахан ярьсан. Тэгээ энэ бан сүмбрөө бол энэ сайхан ховор ер нь л одоо хүн хайрлж баймаар одоо ийм цэцэг байгаа. За тэгээ минжин гаруу, банжин гаруу гэж одоо хоёр цэцэг байна. Тэр мон л одоо ханаад хүний юунд яадаг хэрэгжилж явсан юм гэлээ. Өвгдээдсүү. За наан одоо энэ юу байна? Энэ одоо царван гэж ургамал байна. За царван бол хүний хоолоо. Энэ хоолоо сойх, энэ хоолоог зайлах, хоолоондоор тавьж боох. Ингээд бол хоолоо барьсан хүн сөөсөн энэ юунд бол онцгой сайн. За тэгээд жороор нь сайн одоо хэрэгжилж чадах юм бол ийм л одоо ургамлууд байдیں۔ За энэ юу? Энэ одоо ерөнхийдөө одоо чоног чимч одоо нэлээд өссөн. За тэгээд чонноос одоо хүн малаа хамгаалахын тулд одоо өөрөө сэтгсэн сансан өвг дээдсээс бидэнд уламжилж ирсэн аргууд байна л дээ. Тэр чинь кэрийн зэрлэг амтан учраас учиргүй арай нэг хүний кис юм хажуугаар ордог. За ингэхдээ энэ малаа хамгаалахт энэ янз бүрийн аргууд байна. Кицтатаж болно. Кицнээсээ одоо дуута, төмөр, дуута одоо энэ гялгар цаас, ундаанаа савууд уйж болно. За энэ мануха гэдэг одоо энэ ийм юм босгоно. Энэ мануханд энэ яагаад энэ тэр цагаан чинь юу байна гэсэн цагаан юм уйчаад энэ цагаан чи шөнд даг харагдахгүй тэрүүнд одоо юуна лаад уйчсан байгаа. Тэр лаад хоорондоо хавраад ингээ шар энэ чинь байнгын нэг жаахан салхитай байдаг нэ дээр газар. За энэ чинь дуураад цаг тэрүүнээ хажуугаар одоо кэрийн бохоо бол арай дайрч чадахгүй байгаа. За тэгээ болохгүй хоньдохоо хотон дотор байгаа бууц байна. Бууцыг оройд аваачаад нурам тавина. Нурам тавьчихдэр утааны хажуугаар бол ирэхгүй шүү дээ. Тийм салхин талд нэг нурмуу тавь энэ баталгаатай арга байдаг. За тэгээд хамгийн гол нь малчин хүнд ерөөсөө нохоо, хотод нохоо. Нохоогоо багаас нь нэлээд сайн сурах хэрэгтэй. Хотож. Ер нь хондол нохоогоо хөтлөөл гэлгнээс нь яваад ингээл хонтой явна. Хотод сайн болно. За тэгэхгүй бол нохоо бас сургуулиасаа багаас нь хоологчол гадна хөвтөл байх юм бол зүгээр нь хоолноор ховолдог. Тийм учраас энэ урчин манай энэ 5 нохоо зүгээр ингээд хотод хоорол ирнэ. Одоо хуцаал байгаа үед ирнэ. Тэгээд санаа амар хүн одоо бас сайн нохоотой хүн шиндээ бас санаа амар одоо юутай яриа нэг гөөлөгчихгүй байх. Ер нь одоо заамаахан юу болов ингээд намрын таргалж яваа малыг чинь тас татал хөөгөө таслаа явчихдаг шүү дээ. Ер нь чон болов. Тэгэл таслаж яваад кидийг одоо цөмийн чил дуусгаж болно. Ийм л одоо алтан бас сүрхий одоо дайсан малын дайсан юм шүү дээ. Малын дайсан чоноо гэдэг одоо бас байдаг. Тэгээ бүрэгд бол хориулгүй ерөөсөө агаараар явдаг учраас 1 метр сүнг гээд нэг юм шуугаалах нь ирэхэд л аваа явчихна. Ер нь одоо энэ бүрэгд бол тун аата ирэн. Тэгээ намар чинь тэлж байгаа малынхаа загтал хажууд нь байнга байж яахгүй нэг жаахан яаж яхтал нөгөө бүрэг чинь ирээл китчихсэн энэ нялгатөл ингээд ихэ хөгчөөл уургандаа ягдал жаахан татгалан тэл ингээд жаахан унтаал холхон шиг ингээд китчихээд бүрэг дээрээс нэрэл ганцхан дараал уучин төсөлтөө цоолоод уутаа гадар бол шуугж ирэл шүүрч явал аваа явчих та агаараар тэгэл ийм одоо малд бас ийм малын бас дайснууд байна л дээ. Үнийг одоо бас үнийг ч мах чи амтчих шүү дээ бас. Ер нь одоо голцуул үнийг энэ чон идсэн юмнахаа юу идгэл гэдэг үнийг бол бас төл рүү ороод байна өө. Хотноо захаад төл чирээ явчихна. Нохоо мутаа болов тэр хайсан хург ишгий чинь ганц хоёроо унтаа хайгт хург ишгий чинь хөөгөө бариад иччин.
Үнийг бол бас магчиг бас л горгол малын одоо юутай дайчин шүү дээ. Ер нь ялангуяа хитсэн ишгийн тэрэг бол ер нь үнийг илүүхтэй газар үлдээхгүй шүү дээ. За ийм л байт юм да. Ер нь тэгээд энэ болгоноос л одоо малчин хүн өөрийнхөө оюун ухааныг одоо зарж л одоо хамгаалах ёстой. Тэгхгүйгээр бол одоо чи ингээд одоо хүн ямар л юм сэтгэн тэр хэмжээгээр л сэтгэснийхаа хэрээр л юм л одоо яаштай бодож юм одоо хамгаална. За тэгээд энэ сутаан төвхтэр би нэг товчхон мэдхай яри хөгтүүд. За энэ сутаа энэ багвагдын тэр биеийн тэр нэг хонхор харагчаа. За энэ дээр одоо дээрвийн одоо хүрэл одоо тоогоо шинжтэй хүрэл ширмэн тоогоо байсан маа гэдэг зармын зүгээр тэгж ярдий. Тэр нь юу юм зүгээр хүрэл тоогоо хэлбэртэй тэг хонхор байгаа. Ус тогтоолно. За энэ хүрэл тоогоо ямар домогтой юм гэхдээ хүрэл тоогоондоо энэ сутаа хайрхан гэдэг ус тогтоолж энэ одоо энэ нутгалж байгаа ан амтэн байгаль хүн амттай энэ хишиг үеийн тогтоосон хүрэл тоогоо юм аа гэж домгонд байдیں۔ За энэ юм тушаа байгаа энэ аяг шингийн бөөр гэж байна. За эндээс одоо хүрэл тоогоороос аяг шинганда одоо ингэж одоо ундаалж байгаа шинжтэй гэж одоо энийг энэ домгонд одоо энэ аяг шингийн бөөр гэдэг би гэдэм аа. За тэр аяг шингаа сурагд одоо тэр цахиран ханга наад энд имбүү толгой гэж байна. За энэ имбүү одоо энэ сутаага яасан төвсөн имбүү одоо байгалийн баялаг имбүү толгой гэд нэрсэн имбүүтэй имбүү чулуутай ийм уул байгаамаа. За тэрнээс урагш одоо 7 дух байна. За энэ одоо энэ тэр хатгааг дух гэд нэрлэлсэн тэр газрыг хоргил дух, ац дух, хатгаа дух гэд. За энэ духнуудын доод одоо жаргал 3 жаргалан гэж тэр одоо цугуйдээ тэр хар уул. За 3 жаргалан ямар ухаантай юм гэхээр одоо тэнд одоо энэ нутгийн улсууд одоо тэн дээр намарж зүүн зуус одоо энэ дээр жаргалтай байхын бэлэг дэмбэрлийг одоо байглаас нь цаана тогтоож өгсөн газраа гэж одоо ингэж манай өвгдээд энийг ингэж ярьдаг. Энэ үе дамжин ийм л учиртай уул юм билээ энэ сутаан ёроолоор.